амжилт тавьдаг гэж байна. Тэр зөөлхөн гараараа миний магнайг зөөлөн гэсэн тэр өдрийг энэ амьдралдаа хизээч мартахгүй. Ийм сайхнуудыг яагаад заавал би Монгол зөвхөлийн нулимсаар дүүргэх ёстой гэж би хизээч чадахгүй. Тэр зөөлхөн гараараа миний магнайг зөөлөн гэсэн тэр өдрийг би хизээч мартахгүй. Нүднийхин тунхлыг хараад бараг л ертөнцийн зах хязгаар руу хэл үгүй ал болмоор санагдаж байна. Тийм сайхнуудыг яагаад заавал би Монгол зөвхөлийн нулимсаар дүүргэх ёстой гэж би хизээч чадахгүй. Нэгэн тоногдсон хоёр тавиланг яах ч вэ? Туулах ёстой бол гэж өөрийгөө цагаатгаж бодсон юмсан. Харин тэр нэг болцоод өдөр би тэрнийг гэртэн хүлж өгөөр хамт явж үлээ. Одоо санахад мөрөөрөө гэртээ хайдаг байсан. Манайхан бүгдээрээ хөдөө явчихсан. Манайд хүн байхгүй гэж тэр их төвшөлтэй ядаж байхад сэтгэлэн догтлонгүй хэллээ. Нэмэн ягаан ачаараа гартаа ороод үцүүрийн оролт. Газар нь эвдүүтэйгээр улаабдахын хар зогссон би гинт тухайн орсон юм шиг тэр чи гэртээ ганцаараа хонох гэж байгаа юм уу? Айгаад байвал би чамд хань болох уу? гэж сандарч асуухтаа бурхан минь толгой тохиосоо гэж дотроо залбирч зогслоо. Одоо санахад шал дэмий бурхан залбирсан. Тэгэхдээ би уг нь хамаатныхаа охиныг дуудах гэж байсан. Чамайг хань болж хонон гэвэл болохоос гээд хаалгаа нэг үед араас нь дэмийгүй гэрт гарч орлоо. Ямар гялцэл болсон айл. Хам алтан цаастай. Өртөм хизээч ийм баян ханс газар орж ирж үзээгүй болохоор би бүр боломжтой жаргалаа. Бодлоо тайлах гэж хэсэг саарлаа. Одоо санахад үүднээс нь буцдаг байсан. Гэтэл тэр аль хэдийн дамжсан бүгд өмнө минь улаан мөнхийн өмнө цамцтай зогсож байлаа. Надруу төгч их тусан чухам ямар гээчийн өнөр, ямар гээчийн зүйлтэй зүйлхийг мэдэхгүй тийм сайхан өнөр. Тэрх толгойг минь нэг үсэн эзэж аваад тухалж суухан тэр. Ороохон жимсний амттай. Бүх юм үнэхээр сайхан байлаа. Үгээр хэлхийн аргагүй сайхан байлаа. Аз жаргал хамаг биеэр дүүрэнгүйч. Цээжинд хашгираад орж ирэхэд тэрний арай ядан гадагшуулж байлаа. Цагийн төрөг гэж хата хамхар болжээ. Гэтэл бид хонх тоглолоо. Тэр усан сандарч босоод өрөөндөө эргэж орж ирэхдээ яна баларсын аав ээж хоёрын унаа саатаад эргээд ирчлээ. Чи бүгд ай сандарсан би орох байх газар од чадан сандарч хаа нүгдэх вэ гэж сандарч хаа нүгдэх вэ гэж өрөвдөлтэйгээр шивнэлээ. Ядаж байхад хам хуцаа цаад өрөөнд нь тайлчихсан. Тэгээд хоргон хүнчдэр нь биеийг нэг ороосон болоо зогсож байдлаа. За энэ чинь юу болоод байна? Гихсүртий дугаарлаа. Эргээд хартал. Миний муу захан сунцсан цамцыг барьчихсан аав ээж хоёр зогсож байж байна. Тэр чинүүрээ дараад цамхны хөшиг надад зогссон. Одоо санахад би шууд
нэг хүнд нуугддаг байсан юм. Барьцыг нэг хот байдсан гэсэн нэрийн эгцэгтэй мөч алга болох гэдэг гинлээ. Далайн давлгаа нэг л өдөр тэр хотыг нөмөрч авах. Яг тэр л мөч хот алга болж хожимоо нэлээд хэдэн жилийн дараа өмнө нь байсан газраасаа ялимгүй баруун хойно гинт гараад ирсэн гэдэг. Бүхэл бүтэн хот шивдэ байшин барих хүн амтаа. Тэгээд тэнд амьдардаг байсан хүмүүс ч гэсэн эгцэгтэй мөч алга болох эрдэм нэвтрхий суралцсан байдаг гинлээ. Одоо санахад би анхнаасаа тэр хотод төрдөг байсан. Гэвч эгцэгтэй мөчөд алга болж чадахгүйгээс хойш яах ч вэ? Тэр үед аав нь хууль тогтоол хэв журам яриад дөрөмдөж гарсан. Сонин хөөрхийн намайг гимгүй сайхан охины гимтээж гимт хэрэг үйлцэн гих хүнд ядамгаач одоо энэ хатан байж нүүр хашгараа нүүр ам савтаас тавцж бил. Хүнжтэй алдчихгүй байх. Ортулаан хүнсэнд нүүрээ оруулахгүй гэсэн эрх байдал орсон надад ганцхан доогуулж хамаагүй орчихмаар санагдаж байсан. Харин тэр энийг ойлгох нь мэддэхгүй даалгаврын жижиглэл зогссноо. Даалгаврын жижиглэл зогссноо юу ч болоогүй юм шиг эргэж хараа. Хойгуураа нүд гэрэлцүүлээд аав ээж өрөөнөөс гартаа одоо жоохон тайвшраад уучраа олцгоё гэлээ. Тэгээд аав ээж хоёроо өрөөнөөсөө хөөж гарлаа хаалгаа тасгийн хаалаа. Ингээд удалгүй дөрүүлээ өөдөөсөө хараад ширээ дээр сууцгаалаа. Одоо ч гэсэн ингэж суудаг. Хатмаа оо айлнот хийх үлээ. Аа. За тийм байдгүй чи. Аав ээж хоёр чи юу хийдэг вүлээ? Би толгоогоо маачаад ялимгүй зэрэг орчих. Хөдөө малчин. Чи оюутан. Энэ удаа би бүр чиг зэрэг толгойд ирлээ. Итлаа. Зэ. Миний мохинд хайртай болсон бидтэй. Ханиж суухаар шийдсэн бидтэй. За нэгэнт ийм болсон байдал нэгэнд ийм болсон болохоор бид хоёр охиноо бодоод та хоёрын саналыг зөвшөөрөх шийдлээ. Бид очирдсан боломжтой. Үгүй юу ямар санал юу бид хоёр гэрлэг юу хайр гэдэг үг юм дасаач. Маргаашнаас цаад өрөөндөө хамт амьдрын нэгсэн. Чи харахад нүдэн дулаахан хүү юм байж. Хөдөөний хүүхэд хүмүүжил гэж найдал. Хэд нүрээ өчөж зүйлснээ яриад дууссан бололтой босоод. Ирийн халаатныхаа хормойг намруулаад цаад өрөөрөө явж байлаа. Гэтэл араас нь ээж бас товсны сүмшиг сагсалцаар харваас л хөдөөнийх яасан мохоо толгойтой охин бэ гэж үгсээр явсан. Одоо санахад би шууд хам үгээ хэлчихдэг байсан. Ингээд л гандангийн дэмжид умгархан хөлсний өрөөнд амьдардаг байсан би зайсангийн намд шинэхэн хар шиг заграх болсон. Анхандаа юу болоод байгааг сайн ойлгохгүй л байлаа. Нэг л мэдэхэд их мэдэд явчихсан. Тэгээд бүр зүгээр ч наахгүй биш. Хатан
том ээжийн амнаас ундаг цөөхөн хэдэн үгний нэг болох дээд зиндааны их нэртэй болсон юм. Өдөр хичээл тарж чад би тэрнийг машиныг хажууд хүлээж суув. Эсвэл тэр намайг машинаараа ирж номын сангаас ирж авна. Амралтын өдрүүдээр хээр хөдөө гарч зугаална. Нар салхинд ч зугаална. Амьдрал нэг ингэж үргэлжилж байлаа. Гэтэл нэг өдөр би жирэмсэн болчихжээ. Юу гинэ? Үнэн гэж уулаг хатаж хашгираад ихнэрээ авч тэрвээ бүжиглэж гарлаа. Ямар сайхан хэрэг гэд уцаа шүүрч аваад за аав сайн уу? Хүн удахгүй аав болох нэ. Та мах шивний бэлтэн байгаа гэд өрөөгөөр нэг ашиглаж билээ. Тэгээд ихнэрээ оройд халан цухан ирэх тоолонд нь тэрнийг би инх тунхад хөргөсгөлтөн эргэлздэг байлаа. Архитект холилдсон хушуугаараа намайг үсэйг. Тийсэн гэж хэлээд унаад өгч билээ. Тэгээд өглөөс ирэхээр их л гимшиггүй нэмсэн гэж охиноо хатаа яг чамайг дуурайчихж гихт нийтгсэндээ нүдээ янз болгож яаж ч гараад шавшаа ногооныг л олж хатгсан. Учир нь тэр болцоод өдрөөс хойш яг 7 сарын дараа охин төрүүлсэн. 7 сарын дараа шүү дээ. Анхандаа би тэр бүгдийг хараад шууд ойлгосон. Цэвэр бүттэй. Шав охин байлаа. Гадаад охин байсан. Одоо санахад би аль хаана аав охин гэж дууддаггүй л байсан. Өөрөө батхарын байж миний муу шар охин гэдгийг ч гэвч өдрөөс өдөрт өсөн төрөж тэгж дэрвж байгаа охиноо хараад заримдаа би миний охин гэж өөртөө шинэ тэрэндээ итгэчихсэн гэдэг байлаа. Амьдрал сайхан шүү дээ. Мэдэл хатан бишиг удаа аавын толгойг илбээд эрх хүний ухаан 13 мих гэдэг. Тэр өдөр зөв эцэггүй хүүхэд энэ охин дээд зинда нүдний булаа гэж хэлхийг сонсож байлаа. Тэр өдрийн орой би гадаадд сургууль явмаар байна. Хаашаа? Бразил. Эцэгтэй мөчд алга болох хотод. Юу сурах юм? Эцэгтэй мөчд алга болохыг яв чи тэр чигтээ яваарай гэд ойлж гарлаа. Ийм сайхнуудыг
Яагаад заавал би гомдол цөхрөлийн нулимсаар дүүргэх ёстой гэж. Би хийж чадахгүй. Нэгэн тунагдсан хоёр тавиланг яах ч вүлээ туулах ёстой бол гэж өөрийгөө цагаатгаж утсан юмсан. Хажууд хүн цэв цэнхэрүүдээрээ намайг хараад гараас хөдөллөө. Сэтгэл дотор